Таны сонсох суваг өгүүлж байна. Таны хажууд вампиризм байгаа юм биш биз дээ? Вампиризм гэснээс нэр чихэнаа суваг маань нэг дүүтэй болсон байгаа шүү. За дүү гэж дээ. Чихэнаа суваг дээр ер нь дандаа урт бичлэг оруулаад байдаг болохоор чихэнаа Little Story гэдэг YouTube суваг нээсэн байгаа. Энэ дээр голцоо за нэг дээтэл нь 2-оос 7 минутын богино маш сонирхолтой түүхүүдийг оруулаад явах болно. За манайха чихэнаа Little Story сувагтайгаа нэгтээ. Амархан хайгаад үзчих. Хэн нэгэнтэй уулзсны дараа таны хамаг хүчийг сороод авчихсан юм шиг сул болж тамир тасардгийг та ажигладаг. Хэрв ажигласан бол вампиртай уулзсанд танд баяр хүргэе. Бусдын эрчим хүчийг сорох гэж донддог жинхэнэ вампир тун ховроо. Тиймээс та ээж сандрах хэрэггүй. Харин эрчим хүч сорогчтой та олонтоо бараг өдөр бүр нүүр учирдаг. Хамт ажилдаг. Тэрч байтугай хамт аж төрдөг. Нүдэ бүлтийлгээд чихээ сортолцуулаад эргэн тойрноо сайн ажиглаарай. Юу ч ажиглахгүй бол яг одоо намайг сонс. Энд чинь чухам юу юм бэ? Хүнд ажил сэтгэлийн шаналгаа өвчлсөний дараа бид эрчим хүчээр үлсдэг. Тэр эрчим хүчийг бид хаанаас нөхөн авах вэ? Хүмүүс хайлж урсан одож буй хүчээ нөхөхийн тулд санаандгүй, өөрөө ч мэдэлгүй эрчим хүчний вампир болдог. Үүнийг та өөрөө ч гадралдаггүй. Тэд бол ад шүглсэн муу хүмүүс биш, зөвхөн эрчим хүчээр дутагдсан хүмүүс. Ус ундаар дутан ангаж цангагчтай яг л адилхан. Хэн нэгэн нь эрчим хүчээ байглаас олж авахыг эрхмэлдэг. Нөгөө нь хүмүүсээс олж авахыг эрмэлздэг. Төөний шалтгааныг тайлбарлахад онцгой нээлт хэрэггүй. Эрт балар цагт ч хүмүүс үүнийг мэддэг байж. Дэвид хаан хөгшөрч буй бие тордохын тулд эрүүл залуу боол хүүхнүүдээр бие хүрээлүүлэн суудаг байсан гэж шастерт өгүүлдэг. Ганц Дэвид хаан ч биш, Мао Зэдүн амьдралынхаа сүүлийн жилүүдэд мөн тэр аргыг хэрэглэж байсан гэлцдэг. Мао Зэдүний талаар мэдээлэл байгаа шүү манайхан. Чихэнаа суваг дээр дэлхийн өдөрдөгчдийн порно кино шиг садар амьдрал гэсэн контентэнд Мао Зэдүний 3000 онгон охид гэсэн сонирхолтой контент бий. За тэгвэл эрчим хүчийг ямар байдлаар яаж сордох юм бол? Хамгийн сайн зохистой арга зам нь хүн дан ганц хүрээлэн буй орчин байглаас амин хүчээ сэлбэн сэргэх ёстой юм. Гэтэл энэ нь тэр болгон бүдшгүй. Зарим хүнд эрчим хүч авах сувг хаалттай байдаг. Иймээс хоёр дахь хэн нэгний хэрэгэлсэн эрчим хүчийг арга буюу ашигладаг байна. Хэрэг дээр тийм хүн бусад эрчим хүчийг сордог. Яаж? Физикийн хичээлээр үзнэ санацгаая. Хэрв 2 сав бортхыг 3 сар холбох юм бол тэдгээрийн доторх шингэний төвшин тэгшэрдэг. Хүмүүст ч амин хүчний хувьд ийм юм болдог. Амин хүч эрчим хүчний өндөр төвшинтэй хүнээс эрчим хүчний нам төвшинтэй хүн рүү аяндаа урсдаг юм. Тэгэхээр тийхүү дамжих ямар нэг хоолой гуурс байна да. Тийм гуурс хоолойг хийж ядах юмгүй. Хамгийн гол арга нь биеийн хавталт. Гэтэл хүмүүс бие биедээ хөрөлгүйгээр өөр хоорондоо эрчим хүчийг солилцдог. Зөвхөн тэдний аура эрчим хүч мэдээллийн бүрхүүлэн шүргэлцэхэд л хангалттай. Харь хүний талбай хүнд нэвтрэх боломж өгдөггүй. Учир нь хамгаалтын дэлгэцэн тэрхүү аура юм. Аурад бас өөр нэг үүрэг бий. Ямар нэг юм сонирхон хор хойтоод ирэхээр аура нь онгойх мэт болж тэрхүү нэгэн зүйлийг шүүрч авах, өөртөө татах, ойлгохыг оролддог. Дашрамт хэлэхэд аурын чухал шинж нь хүмүүсийн байгалийн цэвэр эрчим хүчээр төрч гэлээ ашигтай татагдах боломж олгодог. Амин хүч сорогч вампир үнийг зүн савингоор мэдээд бидний анхаарлыг эзэмдэхийг тэргүүн зорилттой болгодог. Дөрвснэг хэлбэл ауроныхоо хаалгыг өөрсдөө онгойлгодог. Цаашаа бүх зүйл хялбархан. Хүн тэр цоорхой руу сорогдож бидний амин хүч сорогч руу аяндаа урсаж эхэлдэг. Сорогчийн хувийн эрчим хүч нөгөө хүнээс бага болохоор тэгдэг юм а.
Миний гарт нэг хар домын сутар байна. Хүний сонирхлыг өдөөх аргыг тэнд эхэлж буй домч нарт шулам зааж, далд ухамсарын анхаарлыг өдөө. Та тулалдааны тал хувийг хожлоо гэсэн үг. Дутуу хагас цухилгсан үг, нууцлаг санаа, онцгой мэд зүйл таны хохирогчдод эрчим хүчээ суруулах хөрсийг бэлтгэж, саваагүй сэтгэлийн хөдөлгөөнд эрчим хүчээ зарцуулж эхлэх үеэсээр тэдний сонирхлыг татна гэж зөвлөжээ. Эрчим хүч сорогчийн энэ тэрүүний хүсэл бол төр зөөр чатугай бусдын анхаарлыг татах явдал мөн гэдгийг ямагт санаж явцгаая. Гэхдээ зөвхөн санах төдий идэж багтана. Бидэнтэй эрчим хүчний хавталд орох, өөрөөр хэлбэл өөртөөгөө ойролцоо байдалд бидний хөтлөн оруулах явдал сорогчдод хэрэгтэй. Хүний аавроо нэг гайхамшигт онцлогтой байдаг. Тухайлбал энэ нь зөвхөн өөртөөгөө төрөл эрчим хүчийг хүлээн авч болдогт хамаг учир нь байгаа юм. Иймээс нэгний эрчим хүчинд хандаж буй хүн хохирогчийнхоо эрчим хүчний давтамж нам оюунлаг чанарын давтамжинд өөрийнхөө давтамжийг тохируулахыг бүх хүчээр хичээдэг байна. Түүнд бидний цочромтгой төрөмгийн зан, эс бөгөөс айдас, сэтгэл, догдлол, сандрал хэрэгтэй. Нэгдийн байдал нь аяндаа өөрөө амиг хүчийг гадагш нь хүчтэй урсгадаг юм. Хоёрт, урсаж буй эрчим хүч нь түрүүн өгүүлсэнчлэн вампирийн хувьд ижил нэг төрөл байдаг. Тэгвэл эрчим хүч сорогчийг хэрхэн таних вэ? Түүнийг таних найдвартай багаж одоохондоо алга. Гэхдээ тэдгээр хүмүүсийн хувьд онцлог сэтгэл, зүйн зарим шинж хэдийн ажиглагдчихэ. Тэдний гол онцлог бол хурааж хоримтлуулах эрмэлзэл, шунхай зан юм. Бусдаас хулгайлж авсан эрч хүчээ алдуу зай гэж далд ухамсар найж байдаг. Тэдэнд өөрийн эрчим хүч бага. Тэд сансрын цэвэр эрчим хүч эзэмшгэ болсон байдаг. Энэ шалтгаанаар тэд хувиа хичээж гадаад ертөнцөөс хатуу бараг хуйгаар хамгаалагдсан байдаг. Эрх мэдэлд шунах явдал тэднийхээр хамгийн онцлог ил шинжүүдийн нэг байдаг бололт. Эрх мэдэл албан тушаал нь бусад хүмүүсийн анхаарал, айдас төрүүлэм, улмаар эрчим хүчийг сорох, эрчим хүчээ бэлэглэх нөхцөл бүрдүүлдэг байна. Өөр бусад онцлог шинжүүд ч бий. Аж төрөх ёс, ертөнцийг үзэх үзлээ тэд туйлын зөв гэж үздэг байна. Тэд бусдын саналыг хүлээн зөвшөөрөх байтугай сонсдог ч үгүй. Нүүрэн дээр сонссон дүрсгдэг. Амин хүчний вампирууд бүх шинэ өөрт ойлгомжгүй зүйлийг үзэн яддаг донтой. Тийм араншинда байхын чаргагүй. Учир нь альва шинэм, янз бүрийн шинэлэг байдал нь хүрээлэн буй ертөнцөд нээлттэй байхыг шаарддаг байна. Эрчим хүч сорогч вампирууд үүнээс учиргүй айдаг. Бусдаас болоож авсан эрчим хүчээ дотроо алдахгүй хадгалж байхын тулд тэд ийхүү айдаг. Зөвхөн өөрийн ашиг гонжоо, амин хувийн сонирхлоо ууртал болгон хар амиа бодогч эрх мэдлийн донтонгууд мөн эрчим хүч сорогчд байдаггүй боловч ямар нэг байдлаар бусдын эрчим хүчийг завшихыг хүсэгч тэдний дотор олонхон байдаг. Вампируудыг танин мэдэх найдвартай арга бол тэдний зан аран шингийн илэрх байдал төрөх юм. Альва хамт олонны дотор буй амин хүч сорогч вампир төрөмгийн ааш цантаа шинжээрээ илт байдаг. Тийм хүн ямар нэг байдлаар бусдыг эрхшээлд оруулахаар ихээс заяасан мэт байдаг байна. Хаанч байлаа гэсэн тэд бусдын анхаарлын төвд байхыг хичээдэг. Төөний эргэн тойронд үүсдэг цочрол, төрөмгийллийн аавран бусад хүмүүсээс амин хүчийг сорж эхэлдэг. Тэдэнтэй цуг байх, яриа хөөрөө дэлгэн тухлах, найз нөхд нь ч хүртэл нэгэн адил. Тэгээд ч түүнд жинхэнэ найз нөхөд байдаггүй. Тиймээс зөвхөн маш хүчтэй донор юм уу, өөрөөс нь илүү хүчтэй эрчим хүч сорогч тийм төрөмгийн этгээдтэй цуг байж тэсдэг. Босод эрчим хүч сорогчд захирагдах ёстой эрх мэдэлтэй байлгадаг дарангуйлагч юм аа. Тэдний эрчим хүчээр тижээгддэг хулигаанууд тэдэнтэй ойролцоо зан авиртай. Тэд хоорондоо ялгаатай юм шиг санагдавч эцсийн дүндээ адилхан. Тухайлбал бусдын анхаарлыг татаж, ирээдүйн хохирогчоо цочруулах, гондоох, уурлуулах, дарамт шахалт үзүүлэх зэрэгээр эрчим хүчийг нь сордог. Тийм төрөмгийлэгчээс өөрийгөө хамгаалахыг хэн эсхүсэх билээ? Тээнхүү хамгаалах хүч бидэнд бий. Таныг өдөөн хатгаж байлаач сөргөлдөө мөргөлдөөнд буур. Тухайлбал цочир уурлах, хор шартайчин зэрэгцээд танаас амин хүч чин гадагш зайлна. Бүү өшрөх, хорыг хороор бүү хариул гэж мэрэг зөвлөдгөө. Хөлдсөн тэвч гэдэг бол өөрийгөө захиран ном хотгох зөв зам юм.
Хүмүүс таны өмнө буруутай байсан ч уучлалт гуйж бай. Гюго нэг удаа хэнийг намайг гомдоосон бол өсөө зоригтой ав. Үүний тулд тайван амгалан бай. Энэ бол чиний өшөө авахын эхлэл болно. Дараа нь өст нь өршөө. Чингивэс чи түүнийг төгс ялах болно гэж бичсэн байдаг. Өгөөмөр нинжин сэтгэл, амирлангуй сэтгэл, үл шунах хайрах, оюун санааны эрхэм дээд зориг, Бурхан Тэнгэрийн авралд итгэх итгэл бол бидний эмзэг байдлыг хамгаалах найдвартай баталгаа мөн. Оюун санааны эрчим хүчээр амин хүч сорогчд дижээгдэж чаддаггүйд хамаг учир нь байгаа юм. Тэд харамаа хичээсэн мунхаг молгуузан авиртай учир эрдэм чадалтай ухаан саруул хүн гэгэрсэн суу бэлэгтнээс ямагт айдаг. Тэдний оюун санааны амин хүчийг сорч чаддаггүй. Энчлэн зөвлөгч амархан. Бид өөрснөө бас хүү тийм өөсөвгүй төгөлдөр биш. Мэднийг сорогч түншүүдтэй нийтлэг зүйл бидэнд цөөнгүй. Ийм үед хэрхэн бие хамгаалан аврагдах билээ? Хэд хэдэн зөвлөмж байдаг. Маргаан хэрүүлд бүү оролцсон. Оролцвол зөвхөн эрчим хүчээ дэмий өрн таран хийн. Ер нь альва маргаанд ялагч байдаггүй шүү дээ. Яагаад гэвэл үгээр бүхнийг нотлох арга байхгүй. Тайван байхыг та ямагт хичээ. Тайван амгалан хүний аура тогтвортой хагаад зохистой хэлбэртэй байдаг. Тэд бусдын халдлагаас бие маш найдвартай хамгаалдаг. Эвгүй нөхцөл байдал олон хүн бөөгнөрсөн газраас аль болохоор дайжиж байна. Ялангуяа хөөрч өнгөрсөн цуглаан жагсаал юм уу өөрийгөө хянах чадвар муутай хүмүүс байгаа газраас согтуу хүлчв хар тамхичд мэтээс холуур юм. Өөртөө эвгүй санагдсан хүмүүстэй битгий хэлхээ холбоо тогтоо. Хэрв тэдэнтэй уулзсан учрах хэрэг аргагүй гарвал нүдүүд нь битгий ихцлэн хараарай. Нүд бол эрчим хүч солилцох хамгийн хүчтэй совог юм. Таны нүд рүү вампир тайван гөлрөн ширтэж анхааралтай хараад байвал таны эрчим хүч түүн рүү урслаа гэж бодоорой. Харцны тийм ангуучнаас зайлсхийж бай. Эрчим хүчний сулдайнаас ижигтэй хүмүүст эрчим хүчээ бүүнээгэр. Тийм хүмүүстэй харилцахдаа цээжин дээр гараасаа лаавчлан зүрхэн тус газар тавих юм уу хэвлийн хөндий орчимд гараа төгжин цоож бит нийлүүлээрэй. Хөлийн тавхайгаа хооронд нь нийлүүл. Ингэснээр та эрчим хүчээ гадаг шалтгаас хамгаалan цоочилж түүнийг бусдад нэвтэршгүй болгож чадна. Бид илэвгүй харагдах хар илгийн хүмүүсийн тухай ярилцлаа. Гэтэл төрөл садан, найз нөхөд, хайр сэтгэлтэй хүн зэрэг ойр дотны хүмүүс эрчим хүч сорогч байх нь цөөнгүй. Хүн чинь сэтгэлээсээ хүлцэн төвчиж цуг байх үед аятайхан түншээсээ амин хүчээ санаагүй сорон шавхан авдаг. Гэхдээ өгч авч буй хоёуланд нь сайн бол сайн л хэрэг. Тийм хачин орчинд байгаа газарт хохирогч амархан танигддаг. Өвчтөе цонхгор царай тамирчсан ядрангуй байдлаараа тэд танигдана. Нойтон хамуу гэмээр төрлөх аран шинтэй эрчим хүч сорогчд байдаг. Таны хойноос найлан хатан дагаж, ирж сурглан хөөцөлдөж, аргадан ямагт цайлган царайлан явдаг. Тэд салж, ангижирхийн аргагүй гайхалтай авьяастай, нойтон хамуунууд түрэмгийчүүдээс ялгаатай нь сэтгэл булаан бөгөөд эхлээд сочирдуулдаггүй. Гэтэл нэлээд хугацаа өнгөрсний дараа та хохирч дотоод эрх чөлөөгүй болсноо мэдэрч эхэлдэг. Түүний бүх анхаарал, сэтгэлийн бүх хүч, нойтон хамуу түүний халамж, сэтгэлийн хөдөлгөөнд татагдан төвлөрсөн байдаг. Ингээд та түүнийг эзгүйд нь эрх чөлөөгүй мэт бие барин далдуур асуудлаар таныг дарамталдаг. Амин эрчим хүч судлалын үүднээс бол таны аура, нойтон хамууны ауранд бүслэгддэг. Хаалз барьсан ялааныхаа шүүсийг сорохын өмнө түүнийг шүүсээрээ торлон хүлдэгтэй адил тийм юм болдог байна. Залхамаар хүмүүс бол эрчим хүч сорогчдын энэ төрөлд хамаарагддаг. Тэд аарсаар асуудлаар биднийг ядран, сочирдуулахын хамт бидний эрчим хүчээр муугүй тижээгддэг байна. Тэгвэл гоншигногчд бол нойтон хамууны нэг төрөл мөн. Гоншигногчдод бие муу, гэр орон, ажил дээр эв түнжингүй, мөнгөний ханшны уналт, өгөөж хишиггүй улс төрийн бодлоготнууд гээд цаг ямагт өглөж улиглах шалтгаан ямагт олддог юм. Тэд шалтгагтай шалтгаггүй гаслан гонгинсоор бусад хүний эрчим хүчийг сордог байна.
Тавьдагчд бол гоншигногчдын онцгой төрөл садан мөө. Тулах тойрсон бодолтой мэдлэг дулмаг дэдэг үвэг даваа гөвдрүүг яр болгон сүржигнэн тавьдаж ойлгохооргүй юм бүхнээс айн сандарч байдгаараа бусдын эрчим хүчийг сорж байдаг. Эрчим хүч сорогчдын ойролцоо бөгөөд өвөрмөц бас нэг хэв маяг бол чалчигчд мөө. Тэд дээр өгүүлсэн сорогчдоос ялгаатай амьдрал нь баясгалантай мэт харагддаг. Гэвч чалчаа үгээрээ бидний анхааралтай хамт бидний эрчим хүчийг сорж авдаг байна. Нойтон хамуунуудын ихэд дэлгэрсэн төрөл садан гэвэл ийм буюу. Тэдэнтэй та учрвал бие яаж авч явах вэ? Тэднээс дөлж явах нь түгээмэл хэлбэр арга мөн. Харин тийм боломжгүй бол. Тавьдагчдтай учрвал та өөрөө бүү сандарч тавьд. Чалчигчдаас юм бүү асууж бай. Бусдын өвчин зовлонгийн тухай ярианд хөндлөнгөөс бүү оролц. Гоншигногчдын сэтгэлийг сэргээх тэднийг өөдрөг үзэлтэй болгохыг та хичээгэр. Хэрв гоншигнол таны танилын аж төрөх ёс болсныг мэдэх юм бол хуурмаг инэрэнгүй үзэлд бүү авт. Эрчим хүч сорогчдыг бүү өөгшүүл. Тэднийг өрөвдвөл дорд үтсэнд дооцоо зогсдоггүй. Таны өрөвч сэтгэл төөндч тандч хөнөөл учруулж болно. Амин хүч сорогч нойтон хамуунуудаас салах хамгийн шилдэг гарц бол бие махбодын холбоогоо таслах явдал мөн. Залгаж гүйцсэн хохирогч тийм найз эрэхтэй юм уу? Найз хүүхнээсээ төр зуур чадвараа салж хөндөрөхтэй зэрэг харсаар байтал хүч тамир чадвархан дэгжин дээшилдэг бай. Гэхдээ амин хүчийг сорогчийн улаарсан ихэл дагалд хариу өгөхөд бэлэн байх хэрэгтэй. Тэд хохирогчтойгоо нэгт холбоотой хэвээр байхын тулд маш өвчин аашилж эхэлдэг байна. Чухам тэр үед л хатуу чанга байгаарай. Гэвч уг хүн танд үнэхээр эрхэм салж хагцхын аргагүй байвал өөрт нь мэдэгдэлгүйгээр эрчим хүчээ түүний халдлагаас эвтэйхэн хамгаалцуураарай. Яаж? Сэтгэл зүйн хамгаалалт муугүй тус болно. Сэтгэлдээ халах хаалт барьж түүгээр өөрийгөө хүрээлүүл. Түнштэйгээ харилцахдаа та хөх ягаан өнгийн том шилэн аяган дотор сууж байгаа гэж төсөөлөн бод. Шил бол нүдний өнгөт шил гэсэн үг. Бид чамайг харж байхад тэр намайг харахгүй. Тэгээд би найдвартай хамгаалагдсан гэж итгэлтэй бай. Амин сорогчоос айхгүй, түүнд захирагдахгүй гэсэн таны бодол санааны баримтлал бол эрчим хүчээ гарцдахаас хамгаалахын нэгэн зүйлийн бат алгаа мó. Бас хамгаалах физик арга буй элчийн хамгаалалт маш үр дүнтэй. Тэгэхдээ хэрэглэхэд хялбар. Өглөө ажилдаа явахын өмнө 10-аас 15 минут орчим маш халуун устай шүршүүр хэрэглээрэй. Бие махбодын хүчтэй халалт нь таны эрчим хүчийг жигдрүүлж, эрчим хүчний бөөгнөрлийг тарааж, симхийг бөглөдгөө. Үүний дараа маш хүйтэн усаар шүршээрэй. Ховингаар толгой дээр усасхвал бүрсэ. Салхин цохиулна гэж бүү ээ. Энэхүү үр дүнтэй аргын хамгаалах хөшүүрэг маш энгийн. Арьсны гадар хүйтэн усан дагшиж, хүрээлэн буй агаартай дулаан солилцоо эрс буурч, халуун уснаас олж авсан эрчим хүч бие махбод дотор хураагдах мэт болно. Гэхдээ хамгийн чухал нь таны аура хамгийн хэмнэлттэй хэлбэртэй болоод зогсохгүй нектарл сайжирна. Ийм учраас гадны нөлөө нүдний хор, хараал, амин вампир баг нэвтрэх болно. Ялангуяа нийтийн тээврээр та ажилдаа явахдаа нуруундаа хүн ойртуулахгүй байхыг хичээгээрэй. Нурууны ард талд 10-аас 15 см-ийн зайд нарийн эрчим хүчний нөлөөлөлд хамгийн эмзэг хүний эрчим хүчний тэнхлэг байрладаг учраас тэйхүү хамгаалж байгаамаа. Тээврийн хэрэгсэл зоогийн газар орохдоо боломжтой бол олон хүнээс хол зайдуу суухыг зарим хүн хичээдэг нь санамсаргүй хэрэг биш ээ. Дэргэт тань амин хүчийг сорогч байхыг хэн байг гэх үү? Хэрв бусдын эрчим хүчний нөлөөлөлд та ортвол яалтай билээ. Ажлын цагаараа болон дараа нь та янз бүрийн хүмүүстэй уулзсан ярилцаж байхдаа авраага мэрүүлээд үдэш тамтаг болсон авраатай гэртээ хараад халуун усанд орвол танд тустай. Халуун ус бидний авраан онгорхой цоорхойг дүргэж өдрийн турш наалтсан сөрөг эрчим хүчний буртгийг уусган цэвэрлэнэ. Тээнхүү ариутгал хийхдээ хав халуун ус хэрэггүй. Температур хэр тааруу байвал зохино. 2-т 6-аас 7 минут л шүршүрт орвол хангалттай. Усан удаан бүү загс. Ус эхлээ таны эрчим хүчийг жигдрүүлж, дараа нь зугуухан шингэн авч, таны ауран өндөгний хэмжээг багасгаж эхэлдэг.
Халуун ууранд суухад бидний эрчим хүч онцгой сайн сэргдэг юм. Усан угаал бол танд эмчилгээ бас өрчлөн сэргэх арга болно. Үхээрийн газар бол зугаа цэнгэлийн газар биш. Та бид амин эрчим хүч хулгайлах эхэд дэлгэрсэн ердийн аргын тухай нэлээд ярилцлаа. Гэтэл вампиризмын өөр нэгэн ховор төрөл нь астрал төрөл байдаг. Амьд хүн төдийгүй өгсөн хүмүүс бидний эрчим хүчийг татах сорох чадвартай байдаг. Археологийн малталтын үед юм уу хуучин булш бунхныг нээхэд огт ялцраагүй амьд талигач гихч хүүр олддог тухай та бүхэн уншиж дуулаа биз. Тэдний үе мөч нь уян хатан, авсан дор нь өөхөн давхраг байдаг. Түүгээрч үл барам хацарны гарч биеийг эсгэх үед цус гардаг. Саяфтар Испанд тийм хүүр олдсон. Шүн булшнаасаа гараад замд таарлцсан болгоомжгүй хүмүүсийн цусыг сордог вампируудын тухай өдий домог чухам ийм баримттай холбоотой байж болох юм. Иймэрхүү гайхалтай явдлыг эзотерик, нууц өвдсөн шинжлэх ухаан өөрөөр тайлбарладаг юм. Ямар нэг шалтгаанаар энэ нь голдуу, амиа хорлсон, генет үгсэн хүмүүст байдаг. Үгсэн хүний ферм бие, үгсэн физик махан биеэс салж чадаагүй, салахыг хүсэхгүй оромзай. Түүний дотор амьд хүмүүсээс шавхан авдаг нарийн эрчим хүчээр түүнийг тэжээсээр байж болдогт хамаг учир байгаамаа. Маш алгуур удаан бараг мэдэгдэхгүйгээр бие мах бодид бодисын солилцоо үргэлжлэн явагдаж биеийн эсүүд хуваагдан шин эстэй ам өгсөөр байдаг. Үжирч мууддаггүй хүүр байдгийн учир ийм бүлгөө. Гэхдээ зөвхөн хүмүүсч бусдын амин хүчийг сордог юм биш. Альва амьд организмын адил манай дэлхийд нэг ионы акупунктур цэгүүд байдаг. Дэлхийд дүүгээр дамжуулан сансартай бодисын солилцоо хийдэг. Нэг хэсэг тийм цэг ихэвчлэн эрчим хүчийг гаднаас татаж нөгөө хэсэг нь өгдөг. Гариг эрхэс амьтай амьд биет хэмээн өгүүлдгийн учир энэ. Янз бүрийн ард түмний дунд балар эртнэс ариун юм уу? Хөнөөлт муу газар орны тухай домог яриа байдаг нь санамсаргүй зүйл бос. Муу газар нь хүнийг амин эрчим хүчнээс нь маш түргэн хагацуулж туйлдуулдаг. Тийм газарт цахилгаан зай хүртэл тэр дороо цэнэггүй болдог. Гэвч байгалийн сорогч тийм газар орноос гадна хүний бүтээсэн тийм газар бас байдаг байна. Жишээ нь эмнэлэг байна. Зарим өвчтнийг эмчилсэний дараа эмч совлогчдын бие суларч тамир тасран хүч чадал нь барагддаг гэж эмч нар гомдол мэдүүлдэг. Сэтгэл судлалын үүднээс үүнийг сайхан тайлбарлаж болно. Гэтэл саяхан нэг сонин баримт илрүүлжээ. Тэм өвчтнийг эмчлэхэд эмнэлгийн аппарат ердийнхөөс хавьгүй их эрчим хүч хэрэгэлдэг байна. Тэгэхээр энэ зөвхөн сэтгэл зүйн шалтгаан биш байгаа биз. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн дунд хичнээн тийм хүн байгаа бол ердийн эмнэлгээс гадна өөр бусад тийм газар цөөнгүй бий. Энэ бол хүүр хадгалах байр, шорон, сэтгцийн эмнэлэг, оршуулгын газар ялангуяа нэг их хуучин бус юм. Эмзэг биетэй сэтгэл хөдлөлөөр бөөгнөрсөн сэтгцийн хүнд уур амьсгал тийм байранда маш удаан хадгалагдаж болдгоо. Бидний эрчим хүчийг тийм газар сорон ноцтой өвчний шалтгаан болж болдог байна. Түүнчлэн оршуулгын газрын эргэн тойронд ялангуяа булш бунхнаас сөрөг эрчим хүч нүднээ үл үзэгдэгч ад чөтгөрийн хорлол дэгдэн үеимж байдгийг үгүйсгэх аргагүй. Та бид орчин ахуй аж төрж буй нөхцлөөс шалтгаалan нэг бол донор эсвэл вампир болж болно. Үүнд далдын эдшид гэхээр юу ч байхгүй. Вампиризм бүхэлдээ тухайн хүний аж төрөх ёс болбол бад заахгүй хэрэг. Вампирууд гэж айхтар үгээр бидний нэрлэдэг хүмүүс бусдын тухай ерөөс бодхоо болдгоо. Тэд зөвхөн хар амиа боддог. Чалчигч, дэми балаа яригч, гоншигногчд, уйлж унжих, зөрүүд төрөмгийн итгээд цөсөө юулхийг ямагт хүсдэг. Вампир эрчим хүч сорогчд жирийн хүнээс хангалуун, албан тушаалахих, бүх талаар дээр амьдардаг гэх сэтгэх дэлж хүнд төрж болно. Энэ бол аимшигт төөрөгдөл. Тэдэнд атаархах, тэр тусмаа тэдний замд орох гэж хүсэх хэрэггүй. Нэгд бусдын эрчим хүчтэй хамт тэр хүмүүсийнхээ өвчин эмгэгийн бүх мэдээллийг хамт сорон авч яваандаа өвчлөн ямар ч эмтан хэрэглээ тус болохооргүй өвчний тулан болдог байна.
Хоёрт бие мах бодин байглаас эрчим хүч авч биеэ дижэн тэтгэхээ тэр дорхно болно. Төвний архагшил, туйлдал, түргэн хөгшрөлт гарцаагүй. Иймээс вампируудад атаархад хэрэггүй. Тэд Эрвэхэ мэт үзэмжтэй боловч Эрвэхэн авгалдаа мэт хөөр хийс. Сайн хүмүүс тэр шим хүчээ өгөхөөс та айж имэх хэрэггүй гэсэн гайхалтай дүгнэлтэнд өнөөгийн амин эрчим хүч судлал хүрээд байна. Бид тэдэнд зориулан сава олонтой хоослож байвал төдий чинээ их цэнгэг ангаагч эрчим хүчийг байглаас олж авч байх болно. Ойр дотны хүнээ өөр шигээ хайрладаг хүмүүст эрчим хүчний вампиризм гэдэг ойлголт огт хамаагүй.